За тогтоолын төслийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Тэгээд бас манай байнгын орны дарга хэдэн өдрийн өмнө өгөөд энэ дээр бас нэлээд өмнөх нөгөө энийг хилцсэн хилцүүлэг дээр чинь бас их олон санаанууд байсан. Тэрнээс зарчмын хувьд нэлээд сайжирч өөрчлөгдөд орж ирж байгаа. Тэгээд өнөөдрийн хурлаас өмнө бас саналууд авсан. Энэ дээр 2-3 зүгээр зүйл байгаа. Нэгд нь болохоор тэр эмчлэх болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэгчийг үүрэг бүхий эрүүл мэнд нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээний тогтолцоо бий болгох гэж байгаа. Яг энэ маш чухал байгаа маа. Энэнийг бол зөвхөн одоо эрүүл мэндийн аав ч юм уу дангаараа хийх бас боломжгүй юм байлээ. За одоо жишээ татхад бол одоо 20 хангад ял эдэлж байгаа залуучуудын дунд энэ хар тамхи мансруулах байц гэх юм уу энэ сэтгцэд нөлөөлдөг юм бэлтгэлд хэрэглээд донтцсон. Тэгээд нөгөө эмчилгээний зардал байхгүй. Тэгээ нөгөө 20 ангаас нөгөө хоёрыг харуулад өөрсдөө баг унаагаар шахоо авч явж эмчилгээнд оруулах гэж явдаг. Тэгээд эндээ айгүйх зардал хэрэгтэй болчдөг. Тэгээд идэгрэл их муттай. Яа тэгэхээр тэр чинь нөгөө төсвөөс шийдсэн зардал нэр байхгүй учраас нэг ингэдэг нэг юм завсар зааг үүсцэн байт юм байлаа. Тэгэхээр яг энэ дээр бол жишээлбэл энэ үндсийн тогтолцоо гэж байгаа зүйл дээр бол яг мэдээж нь хууль зүйн дотоод хэргийн яам, эрүүл мэндийн яам хажуугаас нь бас маш сайн судлаачд орсон энэ тогтолцоог бий болох хэрэгтэй хаа. Яг энэ бол тогтол гарсны дараа засгийн газар дээр яригдах байх. Тэр 6 дээр байгаа зүйл дээр бас олон жил хүмүүс энэ дээр их болгоомжилж ярьж авсан. Нөгөө энэ чиглэлийн зүйлийг одоо ингээд хориглох гэж соён гэгэрүүлэх гэхээр сурталчилгаа болчдөг гэсэн ийм хандлага маш их яваад байдаг байсан. Тэр энэ дээр жишээлбэл маш эртэрийн одоо нэг хаалттай хурал дээр ярьсан тоо хоронтыг энд хэлж болохгүй бах тий. За зүгээр ер нь бол агуулгаар нь хэлэхэд бол яг энэ төрлийн гэмт хэрэг бол тоог нь хэлэхгүй ч гэсэн нөгөө дархцын бодит нөлөөдөл нь бол одоо тэд дахин том байдаг гэсэн том тоо хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас аимшигтай тоо байгаа учраас яг энийг бол их юм системтэй зөв хийхгүй болвол манайхан чи айгүй олон төрлийн хөтөлбөр боловсруулаад тэгэл тэр нь өөр ашиг багтаа ингээд өнгөрчдөг. Мэдээж зөвхөн боловсролын яамнаас гадна нэг олон талаас нь авч үзэх хэрэгтэй баг. За 7 дээр байгаа тэр зүйл дээр тэр устгалтай холбоотой зүйл дээр юм дрон эднэр ашиглах те энэ технологи гэдэг нь бол энэ чиглэлийн зүйлээс нээлттэйг нь хэлж гин гэж ойлгож байна зөв банк орон дараа. Тэгээ дроноор устгах боломжтой юм байна шүү дээ. Олон улсад тэр дроны ингээд яг тодорхой програмчлаад ургамлуудын таньдаг AI суйрлуулад эднэр хийчдэг гэсэн. Тэгэхээр зүгээр гол санаа нь болохоор ажлын хэсэг ч юм уу хэлэхэд бол нэг тогтоол гарчдаг. Тэгээд энэ оны 4-р улиралдаа засгийн газар ингээд багтааж тайлбарлана гэж яадаг. Одоо тэгжээтэл чинь 6 сар 7 сар наадам гэл ингээл намар ингээл яг бахвэдгээрээ байж явах үедээ маш хурдтайгаар энэ дээр ингэж одоо ажиллагаа аваад явуулаад бас энэ хөтөлбөр эднэрээ гаргаад яваасаа л гэж хүсэж байна. Тэгээ энэ зүйлийг хэлээд асуултгүй байна.